зараа, чон 3. Эрт цагт чон, үнэг, зараа 3 хамт амьдардаг байж гинэ. Гэтэл нэг өдөр ганц чавга олж түүнийг хинэн эдхийг хэлэлцэж гин. Хөөх! Хөөе, хоёроо. Энийг хардаа. Энэ юу вэ? Начаарэ юу вэ? Юу юм болоо? Байцтай хоёр найз минь. Хүүе. Эн чин чавга байна шүү дээ. Хоо, ямар гоё юм бэ? Энийг идчихдэм билүү? Хөөе. Чон найз минь. Энэний нэрийг ч мэдгүй ээж яаж иднэ гэж бодов? Наадхыг чинь би иднэ. Эний чи ихлээд би харсан штэ. Ой, хоёроо. Тэгж ярих юм бол наа чавх чинь минийх л байх ёстой доо. Яагаад? За. Тэгвэл штэ. Гурлаа. Ерөөсөө гурлаа. Архинд хин амархан согтдог нь энэ чавгыг идэв. Ёстой зөв санал байна. За тэгэл та яах вэ? Би лав архийг хамсаад л согтдог. За би ч архийг үнэрлээд л согтоод ундаг да. Ой. Та хоёр архины тухай ярьсан уу? Би чинь сонсоод согтчдаг шүү дээ. Ингээд зараа чавгыг идэхээр болж гин. Гэтэл үнэг. Хой, бэж гараа. Энд нэг юм буруу байна. Гурлаа уралдаад хэн төрүүлсэн нь энэ чавгыг идэ. Болж гин үү? Тэгээ. Ерөөсөө тэгээ. Яг зөв. Үнэгийн зөв. Би идэхээр басан. За яах вэ? Уралдъя л доо. За тэгээ. Ингээд үнэг зараа чон 3 уралдаж гарчээ. Уралдаад л байж. Би заавал төрүүлнэ дээ. Үнэг хар ирчээрээ давхиж ирээд өөрийгөө төрүүлсэн гэж бодоод эргээд хартал зараа ард нь зогсож байжээ. Хүүе. Чи чинь энд юу хийж байгаа вэ? Чи одоо л ирж байгаа юм уу? Би айл түрүү ирчээд чамтай хоёрыг үлээгээл унтаж байлаа. Ингээд зараа уралдаанд төрүүлсэн болж чавгыг идэж гинэ. Харин чавг. Харин тийм ээ. Ямар их үлсэж байна. За, чон минь хоёлаа тэр уул руу явъя. Дахиад чавг олдож юуны магадгүй? За тэгээ би араас чинь дагаад явъя.